За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр Ууганбаатар, Сайнбаяр бид гурав засаглал хуваарлах онлын талаар товчхон ярилцаж бас энэ талаар та бүхэнд тодорхой хэмжээний ойлголтын зөрүүг залруулж өгье гэсэн бодолтой ярилцлагыг хийх гэж бэлдлээ. Эрх мэдэл засаглал хуваарлах онол гэж юу юм бэ? Энэ талаас нь товчхон эхлээд явуучвал. Яг засаглалыг хуваарлах шаардлага яаж үүссэн бэ? Тэр засаглал гэдэг юм чи хаанаас үүсэж байгаа юм бэ гэхээр хуулийн эрх мэдлээс гарч ирээд байгаа байхгүй. Дарангуулагч татварын хууль тогтоох юм бол дээрэмдэж болж байна те. Харгас хууль тогтоох юм бол те одоо шашны хуультай байх буруу номтойгоо шатаачж байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ хууль тогтоож байгаа хүмүүс маш их эрх мэдэлтэй байна. Бастигийн хэлсүү гэдэг хэн хууль тогтоол түүнд бүх ирнэ эрх мэдэл. Тэгэхээр тэр хуультай холбоотой гурван эрх байгаа байхгүй. Хэн хууль тогтоохын, хэн тэр хуулийг хэрэгжүүлэх, хэн хуулийг хэрэгжилж шүүх юм. Тэгээ энэ гурван эрх мэдлийг салахгүй бол дарангуулагч төрдөг юм байна гэдгийг англичууд мэдсэн. Сэргэн мандалд тэгээд сэргэн мандалд гэдэг юм бий болохгүй. Францын 14-р Луун хаан төр гэдэг чинь бий байгаа юм гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр тэр хуулийн гурван эрх мэдлийг л тэр саяхан ярьсан хуультай холбоотой гурван эрх мэдлийг л атгацсан учраас тэр хүн төгс дарангуулагч болоод байна шүү дээ. Хаан яагаад төгс дарангуулагч болж юм гэхээр хааны хэлсэн хууль дутж байгаа тий. Хаан иргэдээ шүүхтэй энийг цаазлага шийднэ. Зарлиг дээр гарч сураа шийдэж. Хаан хамаатан садан баяд ноёдууд одоо өөрийнх нь томилсон хүмүүс хуулийг хэрэгжүүлнэ. Тэгэхээр чи хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдэл гэдэг юм хааны гарт ирсэн учраас тэр хаан төгс дарангуулагч тэр төр гэдэг чинь бие юм байгаа гэж хэлж штэ. Тэгэхээр энэ төрийн энэ гурван хуультай холбоотойгоор үүсэн энэ гурван эрх мэдлийг салгаад хуваарлаад бие биеийг хянуулаад харилцан хамааралтай ажилуулдаг болгоод ингэж өгөх юм бол ардчилсан засаг болох юм байна л гэсэн юм л та. Тэр засаглал хуваарлах онол гэдэг юм чинь. Тэгэхээр тэр энэ засаглал хуваарлах онолын одоо гурван супер эрдэмтэн чинь Лок, Монтеско, Гоббс гурлаа шүү дээ. Дараагийнх нь тэгвэл манай 92 оны үндсэн хууль дээр засгийн бүх эрх мэдэл гэсэн нэг тийм ойлголт явж байгаа. За тэгэхээр манай 92 оны үндсэн хуулийн 3-1 дээр засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан байгаа тийм үү? Эрх мэдэл гэдэг хоёроо манайхан нэгдүгээр салгаж чадахгүй байна. Эрх гэдэг маань өөрөө юу юм? Эрх мэдэл гэдэг юу юм тийм ээ? Засгийн газар эрхтэй биш, эрх мэдэлтэй байх ёстой. 3-1-ийн энэ өгүүлбэрийг энэ залтыг аваад үзэхэд үндсэн хуулийн дээр өөрөө ингээд иргэний эдэлдэг эрхийг засгийн газар эрх болгоод өгчихсөн. Эрх мэдэл гэдэг маань өөрөө юу вэ гэхээр аливаа нэгэн албан тушаалтанд аливаа нэгэн ажил үүргийг гүйцэлдгүүлэхийн тулд тухайн салбарын хуулиар олгож байгаа эрх хэмжээл байхгүй юу? Үүрэг Хэм хэмжээг тогтоож өгч байгаа. Тэгтэл аваачаад засгийн газартаа эрх олгочдөг. Нэгдүгээр тийм байгаа юм. Хүний эрх бол төрмөл би амьд явахаа хин нэгнээс зөвшөөрөл аваагүй шүү дээ. Бурханаас заяагдмал ингээл төр ихээсээ төрж ийн те төрөхтэй л идэх те мөмө идэх хэрэгтэй те хүний эрх төрмөлөө тэр эрх мэдэл гэдэг юм чи үүсмэл те эрхийг бол идэлдэг эрх мэдлийг бол хэрэгжүүлдэг. Тэгээ ийм үндсэн ялгаатай эрх мэдлийг бол зөвхөн хуулиар олгодог. Ялангуяа засгийн эрх мэдлийг бол зөвхөн хуулиар олгодог. Тэгээд хязгаарлагдмал байх ёстой. Эрхийг сайн дураараа эдэлдэг бол эрх мэдлийг хүчирхийллээр хэрэгжүүлдэг. Тэ? Шүүх өөрийн эрх мэдлийн дагуу шийдвэр гаргасан бол намайг 20 гээл шийдвэр гаргасан бол орилуулаад шорлоо ачаал аваа явна үстэй. Дарангууллаар хэрэгжүүлдэг тэр эрх мэдлийг эрх бол сайн дураараа эдэлдэг. Эдлэхгүй гэж болно хүний эрхээ. Тэгэхээр энд ингээд манай үндсэн хуулийн дээр бол ингээд дандаа их хурлын бүрэн эрх, гишүүний бүрэн эрх, засгийн газрын бүрэн эрх одоо тий дандаа эрх гэж ярьж байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэдэг. Эдгээр эрхтэй болсон бид нар эрхгүй болчиход байгаа байхгүй одоо.
Тэгэхээр эдгээр бол эрх мэдэлтэй байх ёстой. Тэр нь хуулиар хязгаарлагдах ёстой. Тэр нь цөөхөн эрх мэдэл болох ёстой. Ард түмэн бол хуулиар хориглоогүй бүхнийг хийх эрхтэй. Тэгэхээр эрх мэдэл хоёрын тийм ялгаатай. За тэгээ нэмээд хэлэхэд энэ 3.1 дээр Монголын ард түмэн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж байгаа юм. За энэ хуулийн залтан дээр юу вэ гэхээр сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар гэж юм тийм үү? Их хурлыг хэлж шүү дээ. Тэгээ давчхандаа бол их хурл. Монголын ард түмэн энэхүү 92-ын үндсүүлийн 3.1 дээр заажсан төлөөлөгчдийн байгууллага байхгүй ард түмэн. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн боловч төлөөлөгчдийн байгууллага байхгүй. Өөрөөр хэлбэл их хурлд сууж байгаа 76 гишүүн маань ард түмнийг төлөөлдөг төлөөлөгчд биш. 23-гээр элч болгоцсон байгаа шүү. 23-гээр улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн гэдэг энэ дэр байж байна тийм үү? Элч мөн. Элч төлөөлөгч хоёр чинь өөрөө бас үгийн хувьд ч өөр, утгын хувьд ч өөр, үүрэг оролын хувьд ч өөр ийм этгээдүүд байна. Иргэний хууль дээр төлөөлөх зарчим гэж байж байгаа шүү дээ тий. Ард түмний элч мөн гिचгсэн мөртлөө нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэдэг нь юу хэлж байна гэхээр одоо нөгөө тойрог дээр очиж сонгогдсон төлөөлөх эрх авж байгаа этгээд маань 23-гээр ард түмний элч нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэхээр тойргийн чинь тойргийн ашиг хамгаалахгүй шүүгээд үндсэн хуулиар ингээд 20 таагаа хийчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сонгогдохдоо энэ гоё үгээр сонгогдноо танаас тийм үү? Тангараг өргөөд танаас тасраад явцдаг 23.2 дээр бий. Улсын их хурлын төлөөлөгчийн бүр ирэх тангараг өргөснөөр баталгаажна гэж байгаа юм. Элч болоод баталгаажаад танаас тасраад явчихж байгаа. Тийм учраас их хурлд Монголын ард түмэн төлөөлөгчгүй. Харин энэ заалтаар юу болж ийн гэхээр нөгөө их хурлд сонгогдсон нөхөр чинь намын элч болоо явцдаг. Намын төлөөлөгч болоо явцдаг. Тийм учраас дандаа намын эрх ашгийг ярьдаг. Иргэний хууль дээр төлөөлөх зарчмыг ингээд бичсэн байгаа байхгүй тий. Би чиний төлөөлөгч болох юм бол чиний эрх ашгийг хамгаална. Чиний хийгснийг хийн тий. Чиний төлөө ажиллана. Тийм зарчмууд байгаа байхгүй. Цонгосон хүнийхээ төлөө ажиллах ёстой. Яг юу хийж байгаа гэж байгаа шүү дээ. Одоо би сайн баярын төлөөлөгч болох юм бол сайн баярын ямар эрх ашгийг хамгаална тий. Дамжуулж байгаа. Сайн баярын өмнөөс тий бүх асуудлын шин хариуцсан одоо үгүй би байраа заруулах эрхийг Уганбаатарт өгвөл за энэ хүн юу их хэвтэй худалдан авах хэвтэй гэрээ эрх өгж болно бай. Сайн баярын эрхийг би хэрэгжүүлээд гэрээ хийж болно. Тэгээ сайн баярын өмнө хариуцлага хүлээгээд тэгэл явах хэвтэй. Төлөөлнө гэдэг чинь надад эрхээ өгж байгаа. Тэгээд би сайн баяр надад зарим эрхээ өгж байгаа. Тэгээд би энэ хүний эрх ашгийг хамгаалах хэрэгтэй байхгүй. Гэтэл нөгөө төлөөлөгч биш илч болгочоор одоо би сайн баярын илч болох юм бол сайн баяр надад ямар ч эрхээ шилжүүлж өгөхгүй. Би сайн баярын эрхийг хамгаалах үүрэггүй байхгүй. Сайн баяр намайг төлөөлөгчөөр явуулах юм бол би сайнаа намайг ингэж шүү дээ. За цэнчвд очиод тэгээд хэлээд тэр би хурж ирээд манай сайн баяр тэгсэн гэдэг. Тэрэндээ тэгж хэлэхээр би очиод тэгж хэлнэ. Илчгдэг үл юм байхгүй. Энэ хүний эрхийг аваагүй, энэ хүний эрхийг хамгаалахгүй, эрх ашгийг хамгаалахгүй, энэ хүний төлөө байхгүй, энэ хүнийг төлөөлөхгүй, төлөөлөх хэрэггүй, эрх байхгүй. Тийм түүхэн кинонууд дээр бол харагддаг шүү дээ. Одоо юу гэдгийг Арабын элч тань дээр морилгоор ирлээ. Захиагийн зөөж ирлээ. Арабын элч танд бараалахыг гэж байна. Нөгөө нөхөр ядуу нэг за манай хаан танд нэг юм захиа явууллаа. Нэг утга санааг нь хэлнэ тийм ээ. Тэгэхээр за ойлголоо элчийг явж хоолж ондол тэнд байрлуул. Захианыхаа хариуг бичигэл явуул. Тэгэл тэр хүний үүрэг элчийн үүрэг дуусчихж байгаа байхгүй тийм ээ. Ийм л ялгаатай идүүд байгаа. Тэгээ тийм учраас нөгөө төлөөлөгч их хурлдаа өөр гэсэн төлөөлөгчтэй л байх хэвээр. Ардчсан баг бүх орны 2 танхим төлөөлөгчдийн танхим гэдэг байж байгаа хгүй бүр тий төлөөлөгч гэдэг үгээрээ байж байгаа төлөөлөгчдийн танхим гэдэг.
Тэгэхээр өөрөлдвөл юу гэсэн үг вэ гэхээр би ингэж ойлгоод байна шүү дээ. Улсын хурлын гишүүн бол ард түмний төлөөлөл, ард түмнээ төлөөлөөд улсын хурлд сууж байгаагаад манай дийлэнх сонгогч нар ард түмэн бодож байгаа. Гэтэл яг ингээд үндсэн хуулийг харахаар хуулийн дээр угаасаа бичсэн шүү дээ. 3 дугаар зүйл дээр төлөөлөгчдийн байгууллагаараа бичсэн. Гэтэл үндсэн хуулийн маань өөрөө агуулга нь хоорондоо зөрчилдөөнтэй явж эхэлж тий шүү дээ. өөрөө л энэ шууд 23 Одоо тэгээд намын ард түмний төлөөлөл гэдэг чинь ард түмэн өөрсдөө нэр дэвшүүлээд өөрсдөө сонгоод өөрсдийнхөө төлөөллөөр явуулах хэрэгтэй байтал нам тэр эрх үүргийг хэрэгжүүлээд шүү дээ. Төлөөлөгчийн томлоод сонгож өгөөд өмнөөс нь тэгээ сонгуулад тэгээ буцааж авцрангуудаа илч болгоцсон үнэ чи намын гишүү гэд ингээ явдаг тэр харилцаа энэ дээр агуулгаараа орцсон юм байна гэж харж болох нь шүү дээ. болно. Ард түмний ээлж болцсон учраас өнөөдөр сонгогдсон их хурлын гишүүн таны төлөөлөгөд явцсан нөхөр чинь дараагийн сонгуул дээр өөр газар яваал очиж байгаа шүү дээ. Нийт улсын эрх ашгийг хамгаалж байгаа учраас би улсынхаа төлөө юм хийж байсан. Би дархан дэвчээсэн бол одоо өнөөдөр сонгон хайрхан дүүрэг дэвсэн ч гэдэг юм уу. Тэр уулзах нүүргүй төлөөлөөгүй сонгогчдынхаа эрх ашгийг хамгаалаагүй яаж дахид тэр тойрог дээр очих юм нүүр байхгүй. Өнөөдөр нөгөө үндсэн хууль хэлцэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд танилцуулаад нүрээ олзуулаад явж байгаа. Нөгөөд нь чи хизээ ирсэн те. Хизээ ард түмнийг төлөөсөн. Гэтэл ямар асуудлыг шийдчихсэн шүү дээ те. За тэгвэл дараагийнхан сэдв байна. Засгийн бүх эрх мэдлэгчлээ те. Тэгээ ямар эрх мэдлүүдээс бүрддэг юм бэ? Төрийн эрх мэдлэг төрийн хамааралтай эрх мэдлэг шүү. 3 хоож байгаа шүү дээ. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэдэг. Тийм ээ? Тэгэхээр нэн даруй 3 эрх мэдэл байгаа юм байна. Тий. Нөгөө засгийн бүх эрх мэдлгээд яг олон тоон дээр бичиж байгаа юм гэхээр олон л эрх мэдэл байгаа байхгүй юу? Тэгэхээр эхлээ 3 байна тий. Тэгээ төрөлтэй хамааралтай шүү. Тийм тэгж би онцолж хэлээд байгаа нь тэр энэ 3 эрх мэдлийг манай ард түмэн түрүү ялсан 3-1-ээрээ гартаа авч чадж гин үү, бид мэдж гин үү, бидний эрх мэдэл тэрэнд хүрж гин үү гэдээ үзэхээр нэгдүгээр хууль тогтоох байгууллагад бидний төлөөлөл байхгүй гэж би түрүү хэлжлээ тийм үү. Төлөөлөл байхгүй учраас бид тэр нөгөө шууд сонгосон байгууллагаараа үгээ дамжуулаад хэлээд яриад хуулийнхаа хэрэгжилтэнд хуулийн санаачлаг гаргаад юуг нь ч авдаггүй юм чаддгүй ийм байгууллага байгаа. За нөгөө шууд сонгодог барьдаг энэ юмд чинь гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийг бид сонгож чаддаггүй. Нөгөө бидэнд засгийн эрх байна гэдэг чинь гүйцэтгэх засаглалаа бид нэр гартаа авч чадаагүй. Ерөнхий сайдаа сонгож чаддаггүй. Ерөнхий сайдыг их хуралд олонх болсон намын бүлэг сонгож ийн намын дарга засгийн газрын сайд болж ш ерөнхий сайд болж ийн тийм үү. Тэгэхээр хууль тогтоох байгууллага нь байхгүй, гүйцэтгэх засаглал нь бидний гарт байхгүй, шүүх засаглал бүр байхгүй тийм ээ. Тийм бас бидний гарт байхгүй. Тэгэхээр энэ ядаж энэ төрийн 3 том дээд эрх мэдэл чинь бидэнд байхгүй тийм ээ. Харин яатгүй төрийн засаглал нь хэд их хүчрэгчээд ирвэл иргэний засаглал шууд устдаг гэж ийм л онолтой. Нөгөө нэг 7 юм чигсанс юм гаргаад ирж байна. За Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж бичсэн. Тэгсэн мөртлөө ганцхан эрх мэдэл байгаа. Тэр нь парламентэд байгаа. Тэрийг та сонгоод төлөөлөгчөө сонгоод тэгээ засгийн бүх эрх мэдлийг ард түмэн тэгж барина гэж бичсэн ба шүү дээ. Тэгэхээр ганцхан эрх мэдэл байгаа гэж тооцоод байгаа байхгүй юу? Тэр парламентэд байгаа бүх эрх мэдэл тэр дотор байгаа. Тэр задлаад харах юм бол яг ийм 7 эрх мэдэл байгаа. Яагаад засгийн бүх эрхээ олон тоон дээр хэлээд байгаа юм. Бидний төвшүүлээд байгаа саналд бол төрийн эрх мэдэл гэж байдаг юм бол иргэний засаглалын эрх мэдэл гэж 2 хуваахаар байгаад байгаа юм. Иргэний эрх мэдэлд нь бол юу орж ийн вэхээр иргэний засаглалаа сум хорог оруулж ийн. Энэ бол нутгийн өөрөө удирдах байгууллага. Яг энийг нэг тоочод хэлчихээ л дээ. 7 засаглал байгаа шүү дээ. Хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гэдэг 3 засаглал байна. Дээр нь иргэний засаглал гэж юм байдаг юм байна. 4. Хуулийн засаглал гэж байгаа юу? Нөгөө үндсэн хуулиар засаглал, үндсэн хууль, дээд хууль гэдэг хуулиар засаглаж байгаа шүү дээ Монгол улс. Тэгээд тэр үндсэн хуулийн
цэцэн хамгаалдаг, цэцгийн дээр хөх тэнгэрэл байгаа гэдэг нь хамгийн том засаглал байгаа зү. Тэгэхээр ийм 5 дахь засаглал байна. Хяналтын засаглал гэдэг ийм юм манад харин байхгүй байгаа. Ер нь төлөөлөгчдийн танхим гэдэг чинь нөгөө төр засгийн бүх өндөр юм эрх мэдлүүдийг хянаж яадаг ард түмний төлөөлөгчдийн танхим чинь хяналтын засаглал. Америкт бол ингээд ерөнхийлөгчийг огцруулж, шүүгч нарыг огцруулж, их хурлын гишүүдийг огцруулна тий. Конгрессийн гишүүдийг огцруулна шүү дээ. Импичмент явуулаад огцруулна. Манайд болохоор төлөөлөгчдийн танхим гэдгийг бүр ээлж болгоод бүр хамаарна. Бүр ингээд төлөөлөгчдийн танхим гэдэг ийм авраг танхим ард түмний төлөөлөгчд цуглах юм бол одоо түрүүн хэлсэн нөгөө ингээд сонгосон хүн надаа ингээд бид нар ингээд бүгд тэгш хэрэгтэй шүү дээ тий. Бүгд тэгш хэрэгтэй төрсөн. Тэгээд би улс орноо удирдах эрхтэй байж гиснэ. Чамайг сонгохдоо би өөрөө улс орноо удирдах хууль тогтоох эрхгүй болоод чамд тэр эрхээ шилжүүлж өгөө явахаар ард түмэн хуулийн төсөл өргөн барихгүй боловсруулахгүй улс орноо удирдахгүй эрхгүй үлдээд тэр миний сонгосон төлөөлөгч миний бүх эрхийг аваад ингээд тэр парламентын танхим дээр цуглахаар Монголын бүх ард түмний улс орноо удирдах эрх нь яг тэр дотор цуглаж байгаа байхгүй. Тийм учраас том ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн гэдэг байгаа шүү дээ их хурлыг. Тэгэхээр энэ төлөөлөгчдийн танхим гэдэг юмн дээр л тэр бага ард түмэн болж байгаа юм. Тэрнээс намын төлөөлөгчд бага ард түмэн үү? Биш шүү дээ. Тийм үстэй. За тэгээд ерөнхийлөгчийн засаг захиргаа гэдэг ийм том эрх мэдэл байгаа юу. Ингээд засаглалаар нь бодсон ч 7 том засаглал байж байгаа эрх мэдэл хуваарлах онол гэдэг юм бол энэ 7 эрх мэдлийг яаж хуваарлах тухай л ярина шүү дээ. Гэтэл бид нэр эрх мэдэл хуваарлах онол гэхээр дээдлийн 3-нд хамааралтай байгаа байхгүй. Хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлийг яаж хуваарлах вэ? Энийг төгс хуваарлах юм бол манай ч одоо бүр нэг юм утгагүй юм ярьдаг шүү дээ. Нөгөө эрх мэдэл хуваарлах гингүүт нөгөө АТГ-г хэн харьяалах юм бэ? Эсвэл нөгөө шүүхтэр хэн хитэн гишүүн томилох юм бэ? Нэг гих мэтийн нэг тийм утгагүй юм яриад ард иргэдийнхээ толгойг төрүүлээд байна шүү дээ. Тэр чинь бүр ингээ бүр авах юм эцэсгүй юм байгаа даа шүү дээ. Үндсэн суур тэр чинь бол бялуу хуваалтахгүй. Тийм бялуу хуваалт. Тэгэхээр эрх мэдлийг яаж хуваарлах вэ гэдгийг үндсэн хууль дээр л бичдэг. Америкчууд хамгийн анх стандарт тогтоож 1787 онд бичсэн үндсэн хууль дээр төрийн эрх мэдлийг ингээ 3 хуваагаад хуваарлчаад тэгээ муж улсын эрх мэдэл гэдэг иргэний засаглал гэдэг шүү дээ тий. Ингээд 4 хуваагаад тэгээ үндсэн хуулийн эрх мэдэл 5, ерөнхийлөгчийн эрх мэдэл 6, төлөөлөгчдийн танхим конгресс гэдэг 7 эрх мэдэл засаглалын 7 эрх мэдэл. Энэ одоо ерөөсөө бүр дэлхийд дээр стандарт болсон. Стандарт энэ. Тэгэхэд манайх чинь 7 эрх мэдлийг хуваарлах. Үндсэн хуулийн дээр юуг бичсэн бэ нэхэр одоо зөвхөн төрийн эрх мэдлийг ярьдаг гэдэг шүү дээ бид нар. Энэ 3 эрх мэдэл чинь бие биенээ хяндаг тогтолцоотой тэгш хэрэгтэй ийм хэрэгцээ байгуулах байх ёстой шүү дээ. Гэвтэл улсын их хурл нь төрийн эрх барих дээд байгууллага дээр навчаад очдог тийм. Тэгээд парламентын байгуул шүүхээ байгуул. Онлууд нь устдад алга болчихсон. Нөгөө нэг мундаг 92 оны үндсэн хуулиар тунгаглал байдаг. Эрх мэдэл хуваарлна гэдэг чинь тэр нөгөө энэ төрийн 3 өндөр эрх мэдлийг жишээ нь бие биеэр нь томилуулахгүй байх тухай асуудал байхгүй. Би чамайг ажилд томилол, ажлаас халаал, огцруулал, цалин мөнгө чинь нэмж хасаал унах юм бол чи битээ тэгш хэрэгтэй байж чадахгүй шүү дээ. Тийм үстэй. Тэ? Би захирал чи ажил чинь. Би хөрөнгөтөн чи боол. Ингээ явчих шүү дээ. Тэгэхээр тэгш хэрэгтэй байж чадахгүй. Тэгвэл парламент засгийн газрыг томилж байгаа бол засгийн томилоод огцруулна, хийх ажлыг зааж өгнө, тэ? Шагнын шийдгэн гэдэг ингээд ихлэхээр засгийн газар их хурл хоёр тэмцүү эрх мэдэлтэй байж чадахгүй. Шүүгчнараа томилноо. Шүүх институт их хурл шүүхээ томилж байна тий. Тэгээд шүүгч нарыг томилно, огцруулна, хариуцлага тооцсон, сахилгын шийтгэл хүлээлгэн гэдээ явуучих юм бол тэр шүүгч нь тэмцүү эрхтэй байж чадах юм уу? Шүүх засаглал гэж юм чи өндөж босчиж чадах юм уу? Тэгэхээр энэ төрийн эрх барих дээд байгууллага гэдэг нөгөө Ленин ийм дарангуулагч тогтолцоогоо хийхдээ ганц танхим байгуулад засаг төрийн бүх эрх мэдлийг тэрнлөөгөө шилжүүлж өгөөд тэгээд тэрийгэ тэр бүх эрх мэдлээ нийлүүлж хагаад улс төрийн намдаа хатгуулсан. Тэгээ төрийнхэн дээр нам байгаа. За энэ тогтолцоо одоо хүртэл Ленин тогтолцоо явж шүү дээ. Одоо манай дээр явж шүү дээ. Тэгэхээр энэ засгийн бүх эрх мэдэл тэр парламентэд бөөгнүүлээд өгсөн. Ийм байж хахад яаж
нөгөө Монтескигийн эрх мэдэл хуваарлах зарчим хэрэгжих юм бэ? Хэрэгжихгүй шүү. Тэгэхээр ийм 7 эрх мэдэл байгаа шүү засаглалын. Тэгээ энийг л хуваарлах тухай асуудал шүү гэдээ ярихаар одоо манай үндсэн хууль дээр огт болцоогүй үстэй. Одоо ерөнхий сайд нь их хурлд байгаа олонхын бүлэглэлийн дарга шүү дээ, тий? Тэгэхээр их хурлд байгаа олонхын бүлэглэлийн дарга засгийн газрын сайд болчихно, тийм үү? Тэгэхээр засгийн газар нь улсын их хурлаа бариад байгаа юм уу? Улсын их хурл нь засгийн газараа бариад байгаа юм уу? Энэ хоёр биендээ хяналт тавих ямар ч боломжгүй. Тэгэл нэг хүний засаглал руу орчдөг л байна. Тийм, тэгэл нөгөө төрийн дээр нам байгаа гэж бидний яриад байдаг. Тэгээ нөгөө цэдэн балган албан тушаалч нь шүү дээ. Ардын хурлын тэргүүлэгчдийн дарга. Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгч. Монгол ардын хувьсгалт намын төв орооны ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг. Тэгэхээр нөгөө нам засаг нөгөө парламент 3-аа нийлүүлээд нэг хүн атгаал дарган супер дарангуулагч болоод явчихдаг. Одоо манайх тийм ба. Одоо 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр нөгөө сайд нарыг ингээд их хурл зай завсаргүй огцруулаад бүх сайд нарын нөгөө нас нь 1.2 жил дундаж нас нь. Тэгээд засгийн газар докторгүй ажил хийж болохгүй байх гол бүр огцруулах боломжгүй болгоо хийсэн. 19 оны өөрчлөлтөөр сайдад эрх мэдэл нэмээд өгсөн тийм. Тэгэн гууд ерөнхий сайд чинь засгийн газраа атгана. Их хурлын ялсан намын дарга чи их хурлаа атгана. Тэгээ намаа атгана, тэгээ шүүхээ атгана, тэгээ эдийн засгаа атгана, тэгээ намааг бүгдийг ингээ атгана. Бид нар бүгд боол нөгөө буцаад чой болсонгүй амьлах чинь шүү дээ. Одоо 19 оны өөрчлөлтөөс хойш. Тэгэхээр энэ юуны чи эрх мэдэл хуваарлах онол байгаа юм бэ? Тийм байгаа үстэй. Нэг хүний гар дээр ингээ бүгдийг ингээд атгуулсан сууж байгаа шүү дээ. Намаар нь дамжуулаад атгуулчих шүү. Тийм, намаар нь дамжуулаад атгуулчих байгаа байхгүй. Тэгэхээр нин даруй энэ улс төрийн нам гэдэг юмыг төрийн дээрээс авч хаях хэрэгтэй байхгүй. Тэгээд хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлээ бүгдийг ард түмэн өөрсдөө гартаа авах хэрэгтэй. Ард түмэн намд сонгож байгуулдаг болох хэрэгтэй. Асар их дургу байгаа чинь шалтгааныг ойлгохгүй мөртлөө ямар ч байсан нэг намд буруу байна гэдээ хараад байна. Тийм, намд буруу байгаа нь ойлгомжтой. Тэгээд юу байна вэ гэдгийг харж чадахгүй. Ямар нам бэ гэхээр төрийн дээр гарцсан байгаа нам. Тэгээд тэр намын ганц даргал супер дарангуулагч болдог систем чинь явж байгаа байхгүй юу? Социалист систем чинь яг хэвээрээ явж байгаа. Энэ төрийн энэ 7 эрх мэдлийн дээр улс төрийн нам гарцсан байж байгааг авч хай. Тэгээд тэр хууль тогтоох засаглалаа өөрсдөө сонгодог бол өөрсдөө энэ төлөөлөгчдийн танхимдаа өөрсдөө сууцгаа ард түмэн тэ шүүх засаглалаа тангалтны шүүх болгоод шүүхийн эцсийн шийдвэрийг ард түмний гарт аав. Өөрсдөө хяндаг. Гүйцэтгэх засаглалаа улс төрийн намаас сонгодог биш те шууд ард түмэн байгуулдаг биш шууд ард түмэн ерөнхийлөгчийг сонгоод нам бос ерөнхийлөгчийг сонгоод Франц шиг тийм биз дээ. Тэгээд тэр нь гүйцэтгэх засаглалаа байгуулдаг бол тэгээд энэ үндсэн хуулийг ард түмний санал асуулгаар баталдаг бол юу гэж эднэр дандаа өөрсдийнхөө эрх ашгийг хангах гэж өөрчлөлт оруулж идэг. Тэгээд тэрийг ард түмнэр хүлээн зөвшөөрүүлэх гэж явж байгаа тийм. Тэгээд ерөнхийлөгч улс төрийн намаас хараа тусаар одоо сонголтоо. За яхаараа суудалтай намын ерөнхийлөгч нэр дэвшүүлэх хэрэгтэй байдаг тийм биз дээ. Францад урагшаа францчууд хөдөлгөөний нөхөр бие дааж нэр дэвшээд ерөнхийлөгч болж байгаа шүү дээ. Нөгөө засгийн бүх хэрэг ард түмний гарт гэдэг одоо энэ 7 дээр үл тээ. Иргэн яагаад ерөнхийлөгчд нэр дэвшиж болдгүй. Иргэн хүн. Тийм. Гэхдээ би дэвшиж болно үстэй. Гэтэл улсын их хурл суудалтай нам ерөнхийлөгчд нэр дэвшүүлэх эрхтэй гэдээ авчаад хуульчлаа ийцсэн. нөгөө хүний эрх хайцсан тийм. Гэхдээ дуртай дэвшиж болно үстэй. Тийм учраас нэг намын нэг 2 юм уу 3 муухан хүн дэвшиж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс нэг дургуцад нэг дугуйлдаг. Тэгээ нөгөөх нь нэг жилийн дараа 2 жилийн дараа бүр тартагтай болсон муу нэртэй болчдөг. Тэгээ нөгөө энэ ан мангийн 2 нүгэлт муу нам байгаа шүү дээ тий. Тэр нүгэлт муу намаас нүгэлт муу хүн л дэвшин аль нэгийг хүчээр бөөрөнхийлнэ тийм биз дээ. Тэгээд нүгэлт муу хэвээрэл үлдэн шүү дээ. Аль нь ч байсан гэсэн. Тэгээ одоо бүр хэн дэвшгийг ингээд баг нэрийн зааж өгөө тоглолтод оруулдаг болцсон тий. 20 оны сонгуул тийм л юм бол. Энд одоо бидний бас нэг бүр огт байхгүй иргэний засаглал байгаа тий. Сум хороо. Энэ бид нар энэ зарчмаа ерөөсөө ойлгодгүй харагдаад байна. Энэ талаар нэг жоохон дэлгэрүүлж ярьж өгч. Энэ иргэний засаглалыг. Иргэний засаглал гэдэг юм чинь бас л нөгөө үндсэн хуулийн 57-8-аар санаж байна. Өөрөөсөө оршин тогтнох боломжтой байх ёстой байгууллагыг
нөгөө эрх мэдлүүдийн бүгдийг ингээд төр дээрээ, нам дээрээ, засаг дээрээ авчираад наачхаар тухайн сум дүүрэг дээр байж байгаа нэг байшингийн цонхны шилийг солих төсвийг засгийн газраас асуудаг, төвөөс асуудаг, сангийн хурал шийддэг үе. Тэг ийм болгоо хийчихэж байгаа. Сая ерөнхий сайдч аваачаад сум хороод дүүрэг нийслэлийн засаг даргыг томилдог эрх өгч байгаа байхгүй юу? Тухайн дүүрэг нийслэлээр хэн ажил хийж чадах юм бэ? Хэн энийг ойлгох юм бэ гэдгийг тухайн нийслэл дүүргийн иргэд өөрсдөө сонгодог баймаар байгаа байхгүй юу? Тэгтэл бас өөрсдөө шууд хоролтол. Тийм дотроо амьдрдаг те тэндээ амьдралын шийддэг, мэддэг, идэвхтэй ийм хүнийг сонгох ёстой байтал нэг намын тавиул те. Энэ Японы үндсэн хуулийн 92 дээр ингэ бичсэн байдаг хгүй. Суманд Японы сум автоном Японы сумын зохион байгуулалтыг автономит зарчим дээр үндсэн тодорхойлно гэж бичсэн. Тэгэхээр Японы бүх сумдууд автономит хэрэгтэй. Тэгээд тэр сум яаж амьдрах юм, ямар бизнес сумаараа ямар ашиг орлого олох юм, уур хагаа авах юм уу, ой мото хэргэх юм уу, одоо өөрсдөө л мэд хамаал тий. Манай сум бол зүгээр л ингээд шатлсан бүтцийн хамгийн доор байгаа захиргааны аппарат баг. Бүр Монтеско ингэж бичиж байгаа байхгүй хуулийн амин сүнс ном дээр. Дээд эрхийг эдэлсэн ард түмэн чадахны өөртөө хийж амжуулах ёстой. Бүр чадахгүй ажиллаад энэ засаг төрөөрөө хийлгээч гэж. Тэгэхээр Америкт бол жишээ нь ингээд улсын удирдах ажлын 30% л төр хийж байгаа байхгүй. Нөгөө эрх мэдэл хэрэгжүүлэх гэж байгаа нөгөө анх хэлсэн нөгөө хүчирхийллээр эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байгаа зэр зэвсэг буу шорон орон атгцсан байгаа тэр дарангуулагч төрд аль болох бага эрх мэдэл өг. Тэгээ тэрийгэ зөвхөн хуулиар олго. Тэгээ маш хязгаарлагдмал байлга гэдэг байгаа. Тэрийг чинь хэрэгжүүлж байгаа ганц зүйл энэ иргэний засаглал гэдэг юмыг автономит болгоод маш их эрх мэдэл ажлынхан тий эрх мэдлийг өгчих юм бол төрийн хийх ажил цомхон болж байгаа юм л та. Гэтэл одоо манай төр хог цэвэрлэнэ. Тийм биз дээ. Хог цэвэрлэн, машиныг авч өгөн, цалингийн тогтоон. Автобус явуулна одоо юу байдгийг хотын бензиний шатхууны. Тэгээд ерөөсөө биднэрт ингээ өөрсдөө одоо манай хороо эвлэлт нэгдэд хийчих ажил төм бом байгаа байхгүй юу? Энэ сургууль, цэцэрлэг, хот тогтжуулалт одоо юу гэдгийг ингээд энэ ажлуудыг ингээ авсаар байтал улсыг удирдах ажлын 70%-ийг сум хорооны иргэд өөрсдөө эвлэлтэд хийдэг. Ардчсан орнууд тэрийг ардчсан орн гэж байгаа. Ерөөсөө. Гэхдээ бололцоо бол байгаад байдаг. Тий. Тэгэх л ёстой. Гэтэл бол нөгөө манайх бол сургуулийн дээвэр бодох нь ч улсын төсөв их хурал баталж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь тэр одоо сум хорооны иргэдэд ямар ч ирэх байхгүй. Тэр сургуулийн дээврийг чинь сольж их компаниг хүртэл сонгож өгж шүү дээ. Тий. Тендерээр. Тендер гэдэг нэг юм явуулсан. Тэгээ нөгөөх нь тэр сум хорооны хэдэн нөхдөл нийлээ хийж ажлыг яга заавал төрийн тий. Нэг тендерийн нөхөр аваад чинь нөгөө үнэн өснө тийм ээ. Нэг хурд шороо шийдэх үн өсгөд тухайн сургууль барилгын үн тэсонд болчихж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө энэ замаар чинь нөгөө өөрсдийнх нь амьдрах боломжийг өгөхгүй төр засаг ингээд булааж аваад идэж угаадахаар нөгөө тэр инфляц мөнгө төгрөгийн өсөлт замраагүй явчихад байгаа шүү дээ. Махных нь үнэ хүртэл тогтоож өгч дээ. Тэгэхээр яг бид нар чинь ингээд байгаа шүү дээ. Энэ номон дээр улс төрийн 9 хувьсгал хийгээ бичээд байгаа шүү дээ. Энэ номны 2 дугаар бүлэг нь улс төрийн 9 хувьсгал гэж байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр улс төрийн 9 хувьсгал яагаад хийх гээд байгаа гэхээр энэ засгийн бүх эрх мэдлийг ард түмэндээ л өгөх гээд байгаа байхгүй. Ард түмний гарт засгийн бүх эрх мэдлийг л хатгуулах гэдэг шүү дээ. Ардаа засаглал хуваарлах онол гэдэг энийг тий засаглал хуваарлах хувьсгал хий. Засаглал хуваарлах хувьсгалаа хийхдээ хамгийн эхлээд иргэний засаглал, төрийн засаглал хоёрын эрх мэдлийг хуваарлая. Тэ? Иргэд нь өөрсдөө бие дагаад юу хийх юм? Төр нь яг юу хийх юм гэхээр иргэд 70 төр 30 улсыг удирдах ажил. Төр нь цомхон болж шүү дээ. Тэрийг иргэний засаглал гэж шүү дээ. Тэгээд парламентын хувьсгалыг нөгөө парламентыг 2 танкимтай болгоё, ард түмний төлөөлөгчдийн 1 танким, төрийн намын төлөөлөгчдийн 1 танким, 2 танким байж байгаад бие биегээ хянаад ажиллах л дээ, тий.
Тэгээ шүүх засаглалын хувьсгал гэхээр тангарахтны шүүхтэй болъё, шүүхээ хүчрхэгжүүлэх, хонгийн шүүхээ устгах гэж байгаа шүү дээ, тийм ээ. Шүүхээ устгах. Шүүхээ гараад шийддэг асуудал манайхан асар өндөр гаргаж ирээ. Тэгээ гүйцэтгэх засаглалын хувьсгал гэхээр тэр заавал ялсан нам засгийн газрыг байгуулдаг биш болох чи ард түмэн өөртөө сонгодог болчих. Тэгээ тэр ерөнхий сайд гэж амтныг тэгвэл ард түмэн өөртөө сонго. Шууд сонго. Тий. Тэгээд тэрийг гүйцэтгэх засаглалынхаа төрөөрөө толгойлвол тэр ерөнхийлөгч гэж нэрлэнэ, ерөнхий сайд гэж нэрлэнэ үү байдаалга. Ямар ч байсан тэр гүйцэтгэх засаглалынхаа толгойлогчийг ард түмэн өөртөө шууд сонго. Тэгэхгүй улс төрийн намд өгөөд нь шүү дээ. Намаас салгаж авах хэрэгтэй. Тий, намаас салгаж авахгүй бол тэр нам гэдэг дарангууллын байгууллага чинь сөнөхгүй байна. Нөгөө социализмаас өвлөгдөж ирсэн дарангуулагч байгууллага ялсан намын дарга ерөнхий сайд болно гэж бүр бичсэн байгаа. Тий, ялсан намын дарга ерөнхий сайд болж байгаа байлгүй. За тэгээд ингээд сонгуулийн хувьсгал, ардчлал эрхчлөөний хувьсгал, үндсэн хуулийн хувьсгал гэдэг. Үндсэн хуулиар чинь л энэ засаглалыг чинь хуваарлаа шүү дээ. Засгийн бүх эрх мэдлийг ард түмэнд өгөхгээ бичсэн байгаа бол тэр үндсэн хууль дээр засаглалын хэдэн эрх мэдэл байгаагаас бичих хэрэгтэй байхгүй юу? Тийм үстэй. Юу н ойлголтоо сайн засах хэрэгтэй. Ойлголтоо засч чадвал үндсэн хуулиар засахад бас нэлээд төхөмтэй болно шүү. Ямар зорилгоор хэрэглэе гэж байгаа юм бэ гэхээр бидний нэг 12 санал энэ дээр бичлээ л да. Засгийн бүх эрх мэдлийг ард түмний гарт татгуулахын төлөө хэрэглэе. Иргэний засаглалыг автономийн зарчимд хүргэхийн төлөө, төрийн засаглалыг хязгаарлахын төлөө, аль нэг засаглалыг дарангуулагч болгохгүй төлөө, аль нэг засаглал нь засаглалаар томилдог томилгооноос хараат байдлыг устгахын төлөө, за давхар дээлтэй гишүүд сайд төрүүлэхийн эсрэг ашиглая гэж байгаа юм. Нэг засаглал нь нөгөө засаглалын эрх мэдэлд халдахын эсрэг бай. Тийм үү? Хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын харилцан хамааралтай болчиход байгаа энэ холдох байдлыг зогсоё. Үүний эсрэг ашиглая. Шүүх засаглалыг хүчирхэгжүүлэхийн төлөө өөрөөр хэлбэл түрүү хэллээ нэг хонглын шүүхээ устгацгаая. 3 засаглалын бие биений хянаж чаддаг болгохын төлөө өнөөдөр үлрээсээ бүрэн хамааралтай нэг гарт л байгаа шүү. Уус нам атгachаар чинь тэгээд намын даргаж бүгдийг атгах чинь шүү. даргын гарт байгаа гэдэг талаар тэрийг шоронд хий болоо үстэй. Тэгээд ямар юмны чинь шүүх засаглал одоо үг хэлснийхэн төлөө төрөөд нь шүү дээ. Тий, ямар юмны чинь шүүх засаглал хараа хатмус ажиллах бай тийм үстэй. Шүүх эрх мэдэл байхгүй байгаа шүү. 3 засаглал нь хараад босоор ажиллаж чаддагч харилцан хамааралтайгаар үйл ажиллагаа явуулж чаддаг нэгдмэл үйл ажиллагаа. Төрийн нэгдмэл үйл ажиллагааг хангаж өгөхын төлөө бай. Төлөөлөгчдийн танхимд төрийн хяналтын эрх мэдлийг өгье гэж. Төрийн төлөөлөгчдийн танхимыг бас нэлээд тайлбарлалаа тийм ээ. Хоёр танхимтай байж нэг нь жинхэнэ ард түмний төлөөллийн танхимтай байх юм аа. Тэгээ бас хяналтын чиг үүрэгтэй. Тий. Ийм байдлахын төлөө энэ засаглал хууль хонолуудаа хэрэгжүүлцгээе гэдэг ийм саналыг гаргаад байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн сэдв чинь бол ингээд манай улс төрийн 9 хувьсгалын юм оршин сэдв байхгүй тийм учраас бид нэр ингээд улс төрийн 9 хувьсгал гэдэг энийг тийм номын 2 дугаар бүлгээр орж байгаа шүү дээ. 2 дугаар бүлгийн хамгийн ихний гарчиг нь тэгээ одоо сая дурдсан ингээд өөрчлөлтүүдээ хийхийн тулд ингээд маргаашнаас өдөр болго нэг хувьсгалаар нь яриад явахаар саяын ингээд ойлгохдохгүй жоохон бүрхэг орхицсан сэдвүүд тодорхой болно тийм ээ. Тийм. Энэ манай монголчууд ийм байгаа. Асар их бухимдж байгаа. Шүүхтэрээ бухимдна, үгүй хэлсний төлөөгөө бухимдна, жагсаал цуглаа хийж чадахгүй байна бухимдна, авилгал албан тушаалын гэмтэрэг шийдэгдэхгүй байна бухимдна. Өөр юу гэдэг нь амьдрч болохгүй байна, ядуу байна, өмчгүй байна, байгалийн баялгаа амьдрах болцсон алга байна гэ бухимдж байна. Байгалийн баялагын нөгөө нөөцний хулгай гэдэг асуудлаас авахгүйлаад бухимдж байна. Өөртөө өмчилж болдог. Тэгээд нэг тендер юу гэдэг нь тэр дагсан бухимдал гомдлог угаасаа тэр сангийн ямар дүүрэн байдсан байна ингээ бухимдж байна. Аж ахуй нэгжүүд нь иргэдэн гараад цалин амьдралд нь хүрэхгүй байна. Үнийн өсөлтөнд дарлуулж байна гэ бухимдж байна. Бидний яриад байвал асар их олон бухимдал, гомдол, цөхрөл, итгэл найдвараа алдсан байдал бол ингээд маш ихээр хоримтлагдсан байж байгаа юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд. Тэгээ бид нэр одоо ингээ харж байгаа улс төрчтэй харж байхад шийдэл ярьж байна, ярихгүй биш ярьж байна. Ямар шийдэл ярьж байна гэхээр зөвхөн за тоо нэмээ. Тоог нэмчээ. Их хурлыг шийдэл. Тоо нэмчингүүт энэ шийдвэр гаргах тэр эрх мэдлээ чинь 2 дахин жижиглж өгөөд энэ асуудлыг шийдэх юм байна гэж нэг ярьж байгаа. Нөгөөх нь за энэ нүүрсний хулгай явж энэ шүүхээр оруулаад хитэн авилгалчдын сайхан шоронд суулгаад өгч. Тэгэхээр
асуудал сайхан суураараа шийдэгдчихнэ гэж ярьж. Тэгээ ярихдаа болохоор зөвхөн гал унтраах дөнгөж гал унтраах гэсэн одоо нэг хашааны будган дээр нэг жоохон будаг нэмж наахал юм яриад байгаа байхгүй. Асуудлын суур шалтгаан хаана байна вэ гэж тодорхойлж, томьёолж бүр гаргаж ирж байгаа. Тэгвэл энэ суур шалтгааныг яавал эмчлэх вэ гэдэг тэр эмчилгээнийх нь аргыг нь оншийг нь гаргачаад энийг энэ номон дээр тусгачаад энэ өөрчлөлтийг хийх юм бол бидний энэ олон жил хуримтлагдсан асар их гомдол, цөхрөл, бухимдлыг ямар ч байсан тодорхой хэмжээнд нөгөө бүгдийг ор мөргөө болгоно шүү дээ. алга болгоно. 18 хувьсгал хийж байгаа шүү дээ, тий. Яг энэ засаглал талд нь хийчихэд эдийн засгийн давхар хийж таарна. Эдийн засгийг хийхээр засаглалын талын асуудлыг шийдэхээс арга байхгүй болчихно. Тэгээ нөгөө талд эдийн засгийн асуудлыг шийдэхээр ямар ч байсан бидний энэ нэг Монголоос дөрвдөг гадагшаага асар олуула явж байна. Залуучууд дөрвөлт явж штеп Монгол улсаас. Монголд ч амьдрах орон зай алга ба штеп. 300 мянган хүн гадаадд гараа явцсан байсан. Тэгсэн чинь сая энэ оны эхний 3 сард 110 мянган залуучууд Монголыг орхиж явлаа шүү дээ. Тэгээд 400 мянган хамгийн одоо хөдөлмөрийн чадвартай эрүүл жирэг хэсгээ шүд мүдээ ингээ үзүүлж байгаа явж байгаа шүү тийм үү. Тэгээд чинь хөөрхий бүр одоо боцож ирэхгүй гэж явж штеп юм залуучаад. Тий. Тэгэхээр энэ улс орноо яаж засах юм бэ гэвэл энэ номоор л засах. Энэ дээр цогц шийдэн бичсэн байгаа. 18 хувьсгал хийхгүйгээр тий. Бүтэн өөрчлөлт болохгүй. За манай хоёр найз эдийн засгийн хувьсгалыг нэлээд сайн тайлбарлаад өгчихсөн. Одоо энэ намайг 2 дугаар бүлэг улс төрийн 9 хувьсгал гэдэг сэдвийг бид ярина. Түрүү манай Цэнчав хэллээ. Улс хуураар нь бид нэр оншилсон. Энэ 32 3 жил яагаад улс орнд доройтцсон юм? Яагаад энэ залуучууд нь эх орондоо ирэхгүйгээд ээж аваа хаяад бүр хүүхдээ хаяад явж штэ. Хүүхд нь очихоор сарын цэцэрлэгийнх нь мөнгөийг дийлэхгүй. Тийм учраас хэдэн төгрөг цуглуулж байгаа нааш нэмээ өвөдөө явуулж, хүүхд төрөөгөө явуулж, хүүхдээ хаяад ээж аваагаа хаяад ингээд эх орноо хаяад ингээд явчихж штэ. Тийм байлгахгүй төлөө бид энийг ярьж байгаа юм. Цоошин систем бүтээгээд тэрийн үндсэн хуулиар бүр шинэ үндсэн хууль бичээд тий. Тэр дотор ингээд цоошин систем хийхгүй бол бүхэл бүтэн систем засах гэж бид нэг дахиад дотоод хүн болно шүү дээ. Тий ганц нэг хийчихвэл тийм ээ. Соёлын хийхгүй шүү дээ тий. 152 гишүүнтэй болгочоод энэ социалист систем чинь бүр амар махны машин л болно шүү дээ. Тийм биз дээ. Дээр нэмээд сонгуулийн хууль ярьж ин зөвхөн тий. Өөр хоёр ярих юм байхгүй ш. Сонгуулийн хууль ярьж ин, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хоёрхан зүйл ярьж штт. Тэглээгээд өөрчлөгдөхгүй л дээ. Бидний яриаг сонирхоод, сонсоод, углуургаар нь сайн ойлгоцгоогоо чи. Залуучууд нь бүр ялангуяа. Тэгвэл та нарын хайгаад байгаа тэр гадаад дахь сайхан амьдрал Монголд бий болно. Тийм ээ? Настай улсуудаа бас хэлмээр байгаа юм. Нэг намдаа үнэн ч яваад өгчихье гэдэг настай улсууд өнөөдөр өчтөвчнөн байна. Та хэдийн маань босгочихсон тийм ээ? Социализм босгочихсон энэ улсыг чинь сүүлийн 30-аад жил унагчихсан энэ системийг засъя гэдэг юм. Тэгвэл өөр хөгтүүд чинь эх орондоо үлдээ шүү. Таны хажууд баян шүү, тийм ээ? Энэ нэмийг л засаад сайхан болгочих гээд чи өөрийнхөө зурагтай номыг авчирч байр л да. Миний зурагтай. 18 хувьсгалыг бүр яриад байгаа юм шүү. За эндээс нэг юм товчхон асуулт. Иргэний засаглал, төрийн засаглал гэдэг. Яг номон дээр дэлгэрүүлээд ярина л та. Гэхдээ нэг урьдчилсан байдлаар нь товчхон бас нэг ойлголтын залруулаад өгчүүл гэж боддог. Монтескью ч нь хэлж шít. Бүрэн эрхт ард түмнэ. Хийж чадах бүх ажлаа өөрсдөө хийчихээ. Энэ төр засварыг битгий өгөөч. Төр засах руу ямар нэг ажил өхөл юм бол тэд нар чинь тгий яад ажил чинь би хий. Тэгтээ чамаас мөнгө чинь хурааж аавн шүү л гэж байгаа шүү дээ. За та бүхэнд хандхад бидний ярьсан сэдвээр бидний номын хүрээнд тийм ээ 18 хувьсгалын хэмжээнд тодорхой асуултууд явуулвал бид дуртай хариулахад бэлэн байгаа шүү гэдгийг хэлж.